За H&M брендийн 2 дугаар хэсэг хөрвөж байна. Хөөх энэ эрэгтэй цамцууд бүгд ойролцоогоор 28 сая төгрөг болчих 60 юм. Бүгд ингээ бүр нам хямдарсан явж байна. 80 он, 70 он гэх бүгдийг 2 туваагаад 3 тэг нэмээрээ. Эрэгтэй буюу 2 давхар нь ороод ирсэн явж байна л та. 50 он, 24 сая төгрөг. За хүүхдийн хувцас нь үнэхээр хөөрхөн. 30 он гинэ ямар хөөрх юм бэ? 14 сая төгрөг эдгээр бүгдээр. 129 он. Оо энэ гоё хүүртэг 50 сая төгрөг орчим. Би тэгтээ нэг 3-4 сая төгрөгийн жоохон хэлбэлзэлтэй хэлж байгаа шүү гэдэг. Яг тэр яаралтай явж байгаа үед нөө бүр тэгээ тооны машин гаргаад авахгүйгээр баримжаалтай хэлж байгаа тий. За эднэр бүгд бол эднэр ингээд 50 сая болцсон явж байна. 39 он эднэр бүгдээр нэг ойролцоогоор 18 сая, 17 сая хавцаа юм гоё цамцууд байна. Манай хүүхэд бол энэ H&M имийг айгу өмсдөг биеийн дэвтэйхэн байдгийг. Тэг хямдхан ирнэ айгу гоё боломжийн үнэтэй нэвтэйгүүд. Энэ манай охины палаж жижиг хөөрхөө. Энэ чинь тэгэл 48 сая төгрөг гэж байгаа юм шүү дээ. 70 он. За эдгээр нь 35 сая төгрөг гэдэг юм гоё хүүхдүүд. Өө эдгээр бүр 14 сая төгрөг өдр болцсон явж байгаа. Гоё. Энэ минь ямар хөөрх юм бэ? Хүүхдийн хувцсууд ягаад ч юм хямдхан байдаг юм айднэ. Тэгээ эдгээр бүгд ингээд 40 он. Бас 40 он. Одоо эдгээр бүгдээрээ 40 он гэхэр чи тэр бүр 25 он гинэ. 12 сая төгрөг. 10 сая төгрөг юм уу тий. Энэ бүр 17 8 сая төгрөг. Мики Маус цамц мод. Энэ 30 он бүр 13 4 сая төгрөг. Энэ хөөрхийн хослууд ээж. Бүгдээрээ 30 он болчих. Энэс навсаад л хямдрат гэж энэ байх та. Эдгээр бүгдээрээ ингээд 40 он гинэ. Игдүүнүүд вэ яадаг. Оо нялах хүүхдийн хувцсууд бас хямдарсан явж штэ. Гоё юм оо үйлдвэрлэгч орны юмнууд хямдхан гоё ингэчтэй. Ёстой гоё юм оо. Их үзээд хамсуулаад дургу үрдэг шүү. Атаргалуулаад дургу үрээд 70 он эрэхтэй хүүхдтэй юмнууд. Энэ бас 30 он 40 он эрэхтэй хүүхдийн цамцууд 14 сая төгрөг гэсэн үг шүү дээ. 13 сая ч юм уу. Яасан ч сайхан хямдхан юм. Ямарч гоё хямдхан юм. Энд дээр байгаа нь бүгдээрээ 48 сая төгрөг гэж байна. Эднээс 40 он гинэ. Эднээс 50 он. Энэ гоё хөөрхөн хүүхдийн сургуулийн цамцнууд явж 50 он гэдэг. За энэ бүр ямар үнээр яагаад аваад хоёрыг аваа хямдраад бас болоогүй амар хямдхан байж битүү хямдралтай. За энэ H&M-ийн хаягийг авахар бол манайхаа тэгээд комментээр авъя гэж бичээрэй. За дээрээс нь би хэлсэн шүү. Энэ 10 сая төгрөг, 9 сая төгрөг боди. Юу агаарэ? Мэддэг нэг нь энэс илүү гоё тэнд байдаг юм эдийн ингээд томроод авахгүй шиг тэгээд алгасаа өнгөрөөчрээ мэддэггүй нэгэндээ хэрэг болоод авах гэсэн үүднээс л үзүүлж байгаа шүү. Тэгээд энэ Гуанчжоуд явж байгаа бичлэг байгаа. Энэ маань болохоор Гуанчжоу хотыг ер нь монголчууд ихээр зорж ирэх болсон. Тэгээд Гуанчжоу бол өөрөө хятад одоо Няма. Гуанчжоу өөрөө аялал жуулчлал болоод худалдаа авалт бизнес эрхлэгчдэд болохоор их зүгээр санагддаг хот. Тэгээд яг сүүлийн үед монголчууд ихээр зорж ирдэг болсонтой холбоотойгоор аялал тухтаа үргэлжлүүлээсээ нэг ч ихсэн хэрэгтэй юмыг нь энд байна, тэнд байна гэд хэлээд өчиг гэсэн үүднээс л энэ хүү бичлэг хийж байгаа. Лайк, subscribe дарахаа битгий мартаарай. За хаяг авмаар байгаа бол хаяг авъя гэд комментэр бичээд авах бүрэн боломжтой байгаа. Сая би ууг нь Muji гэдэг нэг айгүй хөөрхөн брэнд дээр бичлэг хийсэн тэгсэн чинь ерөөсөө бичлэг оруулсангүй л дээ. Тэр жоохон онцгүй байлаа. За нэг тиймэрхүү л байна да манайхаа тэгээд өөр ямар брэнд, ямар дэлгүүр сонирхож ин гэдгээ бас бичээрэй. Би дахиад энэ бас нэлээд тонхоор байгаа учраас та бүхэнд хэрэгтэй мэдээлэл байвал бас чадлаараа цуглуулж өгөхийг хичээе гэж бодож байна. За буудал яаж захиалах талаар бичлэг авмаар байгаа бол бас хэлээрэй. Метроны яаж зочдог талаар асуу гэж бодож бас хэлээрэй. За онгоц захиалах. За мөн нөгөө хятад ирээд хоолны аппликейшн
хүргэлтийн аппликейшнууд, такси дуудлагын аппликейшнууд бас яаж ашиглах талаар асуух хүмүүсээс байвал хэлээр яг ингээд нөө айгүй олон мэдээлэл байгаа учраас яг юу нь хинд нь хэрэгтэй гэсэн мэдэхгүй байгаа учраас ингээд байвал хэлээрэй гэдэг байгаа шүү. Энэ охтуудын юмнууд бол өстой янз бүр. Тэр манай охины цамц байна шүү дээ, Элсатай. Энэ айгүй хөөрхөн бас охтууд юм ообруу шиг цүнхнүү зардсан юм байна. Бид нар ингээд хийд юм битээ айгүй хямдхан л авах хэвээр доо. Усны самнууд байна. Бид нар бүгдээрээ 30 он гинэ малгайнууд 40 он гэж бас байна дотроо. 12-3 мянган төгрөг гэсэн үг л дээ. Энэ ямар хөөрхөн бод ив. Полито юм уу? Бод гэж. Тэр бас их гоё палаж байна. Одлогын цамц байна. Юп байна. Ер нь тэгээ та нарт миний энэ аялын блог таалагдж байгаа юу? Зүгээр өмнө нь дандаа ажиллаар ирээл айгүй яруу буцдаг байсан учраас нөгөө хүүхдээ хотод Монголда үлдээгээд явчихдаг. Тийм учраас нөгөө хэдхэн хоногоор ирээд буцах үед чи юу ёстой нөгөө хүүхэд рүүгээ яарад өөрсдөө яа гэж байгаа амтд чи бичлэг мэтлэг хийхтэйгээ мантаа байдаг гэсэн бохгүй. Тэгэхэд одоо болохоор бас ч гэж нөгөө хүүхдтэйгээ хамт явж байгаа болохоор арай нэг тухтай арай удаа явах боломж олдоод байгаа учраас ингэж юу ааж байгаа юм л та бичлэг хийж байгаа юм л та. Тэгээд